Зойгоцсон залуусаа шинэ бичлэгтэй өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн зочноор алуурчин Энтони Эдвардсыг та бүхэнд онцолж байна. Тэгээд мэдгүй юу гэмээр чимдээ энэ миний YouTube-д орох анхны бичлэг байгаа. Бас давхар орно. Тэгээд бас яг өмнө олон бичлэг хийсэн байх. Тэрнээс хамгийн сэтгэл зүйн хувьд бол хамгийн хүнд үедээ хийж байгаа бичлэг гэдгийг бол та бүхэн бас ойлгох хэрэгтэй. Тэгээд надад бол яг чадвал те энэ бичлэгийг би 500,000 төгрөгийн донешн босгох хэмжээний бичлэг болгомоор байгаа байхгүй юу ч гэж. Тэ. Тэгээд яах вэ шууд боловсонгоор гуйлахгүй ч гэхгүй. За тэр жаах. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгтээ та бүхэнд Энтони Эдвардсыг онцолж байна. За тэгээд өнөөдрийн имжлэгтэй маань хамт House Mentor дулаан байшин хэмнэлттэй ирээдүй маань хамтарч байна. За тэгээд хэдхэн секундын промогоо үзчихэд хэдүүлээ бичлэгэндээ орцгоё. Дулаан байшин хэмнэлттэй ирээдүй House Mentor амны орон сууцны гүйцэтгэл, зураг төсөл, сэргээгдэх эрчим хүчний угсрал болон барилгын материалын худалдаа эрхэлж буй 12 жилийн туршлагатай манай компани Дулаан байшин хэмнэлттэй ирээдүй төслийг санал болгож байна. 55-аас 92 м2 талбай бүхий эрчим хүчний хамааралгүй нар, салхи, хийн түлшээр ажилдаг амны орон сууц нь таны гэр бүлийн хэрэгцээнд бүрэн нийцэн. Эрчим хүчний хэмнэлттэй дулаан орон сууцнд амьдрах нь эдийн засаг, байгаль орчинд ээлтэй, аюулгүй, танай гэр бүлийн ухаалаг шийдэл. House Mentor. Энтони Эдвардс нь 2001 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Атланта хотод түүний хувьд бол мэдлсэн байгаа. За тэгээ Энтони Эдвардс бол үнэхээр нэг тийм төрцөн хүмүүс гэж байдаг бол яг л тийм нөхөр байсан. За Америк хөл өмгөгийг бол угаасаа амар тоглодог байсан. Тэгээ 7 настай байхдаа ихэд л одоо өндөр хурдтай, тесрэлттэй гэл ер нь бол аимшигтай нөхөр байсан. За тэгээ түүнийг мэддэг нэгэн сонсжуулагч нь хэлэхдээ тэр NBA-д ороогүй байсан ч гэсэн NFL-ээр явсан бол цаашдаа супер од болох байсан. Америк хөл өмгийц супер од болох боломжтой тоглогч байсан гэж бол ярьсан байдгийн байлээ. За тэгээ 3 настай байхдаа түүний хувьд бол яг Ant-Man гэдэг хотчиг бол олж авсан байгаа. За түүний аав нь одоо Энтони Эдвардс дах Ant-Man гэдэг хотчиг өгж ирсэн. За одоо орчуулах юм бол шоргоолжин хүн гэх юм уу да тий хурдтай гэтээ хүчтэй гэсэн одоо утгаар илэрхийлэгдэж одоо бэлэгдэж аав нь тийм хотчиг өгсөн байгаа. За та бүхний мэдих одоо Ant-Man гэх киноноос өмнө хүртэл энэ хүн ч одоо Ant-Man гэдэг хотчол олцсон байсан байх нь шүү дээ. За тэр нь хожмоо ингээд Энтони Эдвардсын хамгийн том хоч нь болсон. Ant-Man ингүүт одоо NBA сонирхогч нар бүгдээр Энтони Эдвардс бол санаад нь орж ирэх нь бол ойлгомжтой. За Энтони Эдвардсын саксон бөмбөгт уралсан шалтгаан бол ерөөсөө тэр ахийнх нь одоо нэг тохолт хийсэн юм байл да ах нь нэг тогсон. За тэгээ тэрийг хараад ерөнхийдөө бол саксонд ерөнхийдөө дурлсан гэж бол хэлэхэд бол болно. За тэгээ 12 настай байхдаа Америк хөл өмг тоглодог байсан гэсэн шүү дээ. Тэгээд нэг шагааны гимтэл аваад тэгээ улмаар ээж нь бол угаасаа хөл өмг бол одоо гимтэл бэртэл авах их эрсдэлтэй спорт учраас хүүгээ саксон бөмбөг рүү шилжүүлэхийг бол хүссэн. За тэгээ улмаар Энтони Эдвардс ч гэсэн өөрөө саксонд бас дуртай болоод ахыхаа данк хийснийг харснаас хойш ер нь саксонд бол дуртай болж исэн байгаа. Ингэснээр Энтони Эдвардс хамгийн анх саксон бөмбөгөөр ихүү зогсолтгүй хичээлж эхэлсэн байгаа. За тэгээд түүний хувьд бол саксон бөмбөг тоглоход асуудал байгаагүй. Тэгээд түүний анхны саксон бөмбөгийн коуч нь Джон Холланд гэж хүн байдаг. За тухайн Джон Холланд гэж хүн одоо Энтони Эдвардсыг зүлгээ туслаад бүр гой тоглогч болгож өгсөн байдаг байгаа. Саксон бөмбөгт бол улам л дараачийн нэг супер од болох хүн шүү гэдгийг бол анх одоо супер одыг бол бэлтгэж гарч ирсэн одоо буянтай коуч гэж хэлэхэд болно. Яг хаа ирээдүйд Lakers гаавчин гэж яаж мэддэг гэхгүй. За 15 настай Энтони Эдвардс одоо Тирэлийн ахлах сургуульд бол түүний хувьд бол суралцж байсан. За тэгээ улмаар 16-аас 17 оны үеэрд ямар ч тач сургуулаа сольсон нэг балиар урт нэртэй сургуульд орсон. За дэрийг ингээ биччихье. За тэгээд тэр сургууль руу шилжээд Энтони Эдвардс бол яг драфт гэнэ юу коллежид орохын өмнөх одоо тийм шалгалт байдсан байна л да. Тэгээд хамгийн сайн энэ өстө од болно гэсэн тоглогчийг 5 одоор үнэлдэг аналистууд тэгээд улмаар Энтони Эдвардсыг бол 5 од аваад инхүү Жоржиагийн их сургуульд бол түүний хувьд бол элсэж исэн байдаг. За угаасаа ахлах сургуульд байхдаа ер нь бол яг сакс тоглодог тэгээ үеийн нөгөө онцгой нөгөө авиастай учраас дээрээс нь хичээл зүтгэлтэй залуу учраас түүний хувьд бол ерөнхийдөө бол саксон бөмбөг тоглоход бол ямар нэгэн асуудал байгаагүй. За тэр Америк хөл өмг дээр л ер нь нилээн тэр шагааны гимтлээс хойш саксон бөмбөг сонгосон. За тэгээ түүний ээж нь түүнийг анх сакс руу бас улам муурдаж оруулж ирсэн байгаа. За тэгээ Энтони Эдвардс амьдралд нь бас хар бараан түүх байдаг нь 15 онд одоо яг 1 сарын зайтай ээж болон эмээ
25 дараар бол өөд болж исэн байдаг 15 настай байхад. За энэ одоо Энтони Эдвардсын талбай дээрх дайчин шаргуу хөдөлмөр занг нь улам одоо гаргаж ирсэн гэж хэлэхэд болно. За ингээд 10 жилд төгссөн Энтони Эдвардс шууд их сургуульд орохдоо Жоржиагийн их сургууль түүнд бол илссэн байдаг. За ганцхан жил коллеж тоглосон дээрээ 19 оноо 5 самбар 2 дамжуултыг одоо 1 жил коллеж тоглохдоо дундчилж байсан байдаг. За тэгээ 2020 оны NBA-ийн драфтын өмнө скаутууд Энтони Эдвардсыг одоо олон байдлаар дүгнжсэн. За эерэг үнэлгээнүүдийн та бүхэндээ дурдвал за физик чадвар өндрөө тэгээд гарын хэмжээтэй, урт гарын хэмжээтэй, тэгээд хүчтэй бие галбартай, атлетик тоглогчоо. За ямар ч байрлалаас одоо оноо авах чадвартай, ялангуяа нэг эсрэг нэгт бол маш аюултай. За мөн хурдан тоглохондоос аюултай гэж дүгнжсэн. За мэдээж биеийн хүчний хувьд бол биелэн за том тоглолтод онцгой тоглолт үзүүлэх чадвартай гэж дүгнжсэн бол за сөрөг зүйлсүүдийг бас Энтони Эдвардс дүгнжсэн. За шууд шийдвэр гаргалт, тоглолтын IQ муутай, шийдэлт нь бол докторгүй гээл те. За 3 шийдэх хувь нь бол яг их сургуультаа бол 29.4% шийддэг байсан гэж байгаа. За тэгээ мөн шууд шийдвэр гаргалт нь ерөнхийдөө таарав. Тэгээ заримдаа хамгаалтандаас анхаарлаа сулруулад байдаг. За мөн багийн тоглолтод тасан тогтох чадвар муутай, багаа чирдэг ч гэсэн хамтрагчтай тоглолтод оруулах чадвар нь одоо хомс гэж үздэг байсан юм байна. За тэгсэн ч гэсэн тэгээ Энтони Эдвардс бол одоо саяны сөрөг үнэлгээнүүдээс одоо нэг зүйлийг бол маш сайн зассан нь 3 онооны шийдэлт байгаа. Тэгээ энэ жил бол Энтони Эдвардс 40%-тай бараг шийдсэн байх. Тэгээд одоо энэ үлрэлт 24-өөс 25-ны үлрэлт 3 онооны шийдэлт нийт амжилт олгосон дагуур лигийг тэргүүлсэн. Тэгэхээр Энтони Эдвардс сул талаа яатсан бэ гэдгийг бол билээхэн харж болохоор байна. За тэгээ мань Энтони Эдвардс бол руки үлрэлт 19 оноог бол дундчилжсэн. За тэгээд яг руки үлрэлийнхаа сүүлийнхаа дундч руу харин 3 онооны шидэлтийн хувь сайжраа те. Тэгж Энтони Эдвардс бол явж исэн байгаа. За 2 дахь үлрэлээс эхлээд шууд плей-оффд ороод эхэлсэн. За тухайн үед Карл Энтони Таунс байлаа шүү дээ. Миннесотагийн лидер. Тэгээд яг хин лидер болох уу яах вэ хүү гэж Энтони Эдвардсын баг бол ерөнхийдөө болсон бохгүй юу. Тэгээ Энтони Эдвардс бол багаа манлайлаад плей-офф хамгийн анхны тоглолтод 36 оног Дэнүр эсрэг авч исэн байдаг. 21-с 22 оны үлрэлт юутай Мемфистэй тоглож исэн ихний шатанд Мемфис эсрэг тэгж сүр дүүлэнтэй тоглолт эхлүүлж илаа. За тэгээд тухайн үеийн залуу ирч хүчтэй арай сайн баг байсан нь бол тухайн цуврал 4-2-оор хожиж исэн. За Энтони Эдвардс өөргөө гарч ирж байгаа од шүү гэдгээ тэр цувралд харуулсан. За тэгээд дараа жил нь Николо Йокич тэргүүтээ авраг авдаг Дэнүртэй 22-23 оны үлрэлт ихний шатанд 4-1-ээр хожигдж байсан ч гэсэн өрсөлдөөний хувьд бол дандаа нэг ойрхон өрсөлдөж байсан байдаг байгаа. Тэгээд нөгөө Дэнүрийн нөгөө авраг авч исэн Брюс Браун хүртэл хэлжсэн шүү дээ. Манай хамгийн хүн цуврал бол Миннесотагийн эсрэг тохиосон гэд. Тэгээд тухайн цуврал бол Энтони Эдвардс бол гайхалтай тоглолтыг бол үзүүлсэн. Гэтэ баг нь хожигдсон ч гэсэн 24 онд жинхэнэ ариугаа авч одоо бүсийн финал хүртэл багаа шалгаруулж бол чадсан байгаа. Тэгээд ер нь бол яг Эдвардс бол яг жил ирэх тусам л ерөнхийдөө шүүмжлэлийн эсрэг ер нь тоглоод байгаа шүү дээ. Тэгээд өөртөө итгэлтэй байтал гайхалтай. Одоо дөнгөж 24 настай Энтони Эдвардсын плей-оффоос хассан нэрсийг дурдвал гайхалтай нэрүүд гарч ирнэ. Леброн Джеймс, Лука Дончич, Кевин Дурант, Дэвин Букер, Николо Йокич гээд сайн тоглогчдыг бол одоо 24 настай тоглогч бол мулталчаад байгаа. За энэ магадгүй ирээдүйн Энтони Эдвардсын легасид бол маш том түлхэж үзүүлэх нь бол мэдээж ойлгомжтой биз. За тэгээ улмаар бүр цаашаа ингээд задлаад ярих юм бол одоо удахгүй магадгүй Эдвардс бол MVP-д үзэх хүч төрөндөө одоо Gold State Steph-тэй таарах чинь плей-офф Steph-ийг цумталчих юм бол бүр тэгээд цуглуулга амар болох гэдэг байхгүй юу. Тэгээд Эдвардсын тоглолтын хэм маягийг бол ерөнхийдөө харахаар ингээд Kobe-тэй төстэй те ингээд шаргуу дайчин тэгээд лигт орж ирсэн цагаас хамгаалтан дээр анхаар сулруулдаг гэсэн. Тэрнээс хойш харин одоо 2 дахь жилээс ахуулаа хамгаалтанд илүү сайжирч те багийн бас суперодуудыг хамгаалаад идэв шүү дээ Эдвардс ч. Тэгээ нэг эсрэг нэг хамгаалтанд сайжирсан. За тэр нөгөө нэг анх орж ирэхэд нь нөгөө дүгнжис скаутын дүгнэлт байсан шүү дээ. Одоо нэг хамгаалтанд сулардгаа ингээд тэр байдлаа бол бүрэн засч чадсан байгаа. Тэгээ тэмцэгч байдал нь бол ялч гайхалтай. Магадгүй ирээдүйд бол улам л одоо гайхалтай тоглогч болох шинжтэй байна энэ маягаараа бол. За тэгээ одоогийн байдлаар Энтони Эдвардсын хувьд бол яг 3 удаагийн бохоод болчихсон явж байна. Тэгээд бүх NBA-гийн 2 дугаар ахныг удаа бол нэрлэгдэжсэн байдсан байна. Тэгээд яг үлрэл яг онооны дундчийг харахаар замдаа плей-оффт ер нь оноо нүсдэг те. Ерөнхийдөө тиймэрхүү дундчтай байдсан байлаа. Тэгэхээр ерөнхийдөө том тоглогч том тайзан дээр л ер нь том байна л гэдгийг л одоо харуулж байгаа шүү дээ Эдвардс те. Тэгээд тийм байна. Тэгээд сүүлд бас сая Lakers-ийг хожлоо. Тэгээд Эдвардсын тоглолтыг нэлээд үзлээ. Бас гомхир гайхалтай тоглогч
гэдгийг бол ахиж мэдэрлээ. Энэ нөхөр ер нь гэмтэл бэртлээс солио байвал ирээдүйд ер нь л юм дуулах гар залуу байгаа юм да. За тэгээ тийм байна. За тэгээ өнөөдрийн бичлэгтэй байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ Эдвардсын потенциалыг би бол дээд хязгаартаа хүрүүлээрээ Коби Брайантын хэмжээнд магадгүй хүрэх магадлал бол өндөр гэж бол хувьд бол харж байгаа. Тэгээ юу болох нь харцгаая. Тэгээд одоо плей-оффт яваа цаашдаа ингээд Эдвардсыг яваад авраг авчаасаа гэж бол хувьд бол маш их хүсэж байгаагаа ингээд бичлэгийнхаа төгсгөлд хэлээ. Тэгээд өнөөдрийн бичлэгийг бас хамт үзсэн ингээд дуустал нь үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр эргээд уулзцаа. Ялуулах одоо ингээд 7 хоногор тасалдахгүй бичлэгүүдэд оруулахыг хичээнэ. За тэгээд тийм байна. Ирээдүйн суперод үгүй бишээ. Одоогийн суперод ирээдүйн алдрын техник шүүн Антони Эдвардс болоосаа гэж өрөөгөөд энэ хөбчлэгэд дуусгая. Баярлалаа.